Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ сайхан өглөөний мэндийг хүргэе. Кофе цай нэвтрүүлэг ээлж дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр яг одоо бид бүхний ярилцах сэдв бол сэтгэлийн тэнцвэр ба бясалгал сэдвээр бид бүхэнтэй ярилцахаар ари орчин бясалгалын төвийн багш Нямбаяр болон Чин Заяаны хүрэлцэн ирсэн байна. Та хоёрт энэ өглөөний мэндийг хүргэе. За нийт үзэгчдээ болон танд энэ өглөөний мэнд хүргэе. За бүгдээрэнд нь өглөөний сайхан мэндийг хүргье. Баярлалаа. За ярилцах сэдв маань бол сэтгэлийн тэнцвэр ба бясалгал гэдэг сэдвээр өнөөдөр бид бүхэн ярилцах болно. Тэгээд ярианыхаа эхэнд сэтгэлийн тэнцвэр гэж яг юу юм бэ? Энэ талаар ярьж эхлүүлье. За сэтгэлийн тэнцвэр гэдэг нь ерөөсөө сэтгэл зүйн доктортой байдлыг хэлж байгаа. За тэгэхээр биднес бол ер нь бол ингээд тархин 60-70 мянган бодол эргэлж идэг учраас маш олон бодол руу ингэж биднес орж идэг. Тэгээд тэрийг дагаад биднес сэтгэл байнга л савлж идэг. Нэг мэдгэдэл гоё болчаал, нэг мэдгэдэл жаа тавгүй болчаал ингээд ерөөсөө ингээд нэг газараа тогтун, тайван энэ тэнцвэртэй байж ерөөсөө биднес чаддгүй. Тэгээд ирэхээр ингээд сэтгэл зүйд ингээд олон тийшээ автаад ирэхээр нөгөө нэг тавгүй сэтгэл хөдлөлүүд дээрээ дахин автаад ирэхээр улам бүр тэрлөөгөө ингэж гүн шумбаж ороод биднес цогцгоо мэддэг. Хит их цаашаага тууширч явдаг, хит их автдаг тийм. За тэгээд сүүлдээ нөгөө нэг сэтгэл хөдлөлүүд нь маш хүчтэй болоод ирэхээр тухайн нэг ийм таагүй сэтгэл хөдлөлүүд биднээс өдөрдүүлэгдэт байдаг. Өөрийн мэдлэгүүл биднээс ууралчаа тийм. Уурлахыг хүсэхгүй байгаа ш. Тэгээд байгаа чинь тухайн сэтгэл хөдлөл таныг удирдаад байна л гэсэн үг. Тэгэхээр тэрийг удирдах хэмжээний биднээс тийм сэтгэлийн тэнцвэр, төвлөрөл, тайвшрал, тогтун байдал, аливаа зүйлийг ажиглах тийм автахгүй байх. За тэгээд аливаа зүйл одоо тэр сэтгэл дотроо нэг ийм тайван амгалан ингэж одоо бүрдүүл бий болгож чадаагүй байх гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд биднээс өдөрт хичнээн мянган сэтгэл хөдлөлт ингээд автаж явхаар биднээс маш их энерги өргөддөг, маш их ядардаг. Тэрийг дагаад биднээс одоо бүх амьдрал аж ахуй, ажил төрөл бүх юмд ингээд харилцаа тийм энэ бүгдэд ингээд нөлөөлж идэг. Тэгэхээр ерөөсөө бясалгал хийж биднээс сэтгэлийн тэнцвэрийг олох хэрэгтэй. Ер нь бол хүн болгон бясалгах хэрэгтэй. Угаасаа хүн болгон бясалгах чадвартай байдаг. Тэгэхээр яг үхээр анхаарал төвлөрөл явагдаад ирэхээр олон тийшээ анхаарал сарнаад байдаг анхаарал маань хумигдаад тэр болгонлоо өргөддөг энерги маань өргөдгөө болоод эхэлдэг. Энд нэг энерги нэг юм хүч тийм үү тогтун байдал бий болоод үүсэж эхэлдэг. Тэгэхээр биднээс яг үхээр нэг сэтгэл онгоогоол нэг гоё тайвшраад нэг гоё маш гоё амраа монголын мэдэрч эхэлдэг. Тэр дадлыг биднээс өдөр болгон хийх ёстой. Өдөр болгон хийгээд авсмаа нөгөө нэг ингээд сэтгэл хөдлөд байгаа сэтгэл маань анхаарал тогтоод ирэхээр дагаа тогтоод ирдэг. Ийшээгээ яваад байсан, ийшээгээ ууралж уцаарлаадсан, ийшээ тавгүй болоодсан сэтгэлүүд маань одоо яг энд тогтоод ирдэг. Тэгээд энэ дадлыг биднээс өдөр болгон хийхээр сэтгэл маань улам бүр ингэж хөгжөөд, улам бүр тэр тэнцвэр, төвлөрөл, тайвшрал гэдэг зүйлүүд нь өдөр болгон нэмэгдээд идэг. Тэгээд ирэхээр жинхэнэ хүн яах вэ гэхээр өөрийгөө удирдаад эхэлдэг. Өөрийгөө удирдахгүй шүү дээ. Бодохыг хүсээгүй бодлоо бодоод байна гэдэг чинь өөрийгөө удирч чадахгүй гэсэн. Тэгвэл тэр бодохыг хүсэхгүй байгаа бодлуудаа болиулж чадах тийм үү? Анхаарлаа тийш нь явуулахгүйгээр өөрийн хүсэж байгаа сайн сайхан руугаа явуулах боломж биднээс бүрдээд ирнэ. Тэгээд маш их энерги өргөдөхгүй болоод ирэхээр та ядрах нь багасаад маш гоё ирч хүчтэй болоод ингээд өөдрөг цоглог болоод тэгээд маш гоё ингээд энергитэй болоод тэр энерги хоримтлагтай тэр. Тэр энергийг биднээс маш хэрэгтэй зүйлдээ зарцуулах хэрэгтэй. Та одоо ямар бизнес эрхэлж байгаа. Тэрэнд ажил төрөлтөө те өөрийгөө хөгжүүлэх юмд за гэр бүлийн харилцаа бүх юмд л энерги оролцож байдаг. Ярихад төрт маш их энерги оролцож байдаг. Тэгвэл биднээс урд нь хэрэгцээгүй юм ярьдаг те. Хэрэгцээгүй юм цаг үрдэг, энерги өрдөг, ховж ив ярихад те. Буруу дадал зуршлуудад маш их анхаарал эрчим энерги өрж явж байдаг учраас тэр болгонгоо өөрийгөө салгаж чаддаггүй. Болохгүй, буруу гэдгийг мэдээд байгаа мөртлөөсөө л засаж чаддаггүй. Аргагүй шүү өөрийгөө удирдах чадвар байхгүй юм шиг. Тэгэхээр бясалгал хийгээд ирэхээр аяанда тэр бүгдээс холдоод өөрийгөө удирдаад сайн сайхан руу чиглүүлээд тэр. Ингээд ирэхээр бидний амьдрал яг нөгөө таны хүснээр цэцгэлээд эхэлнэ гэсэн. Ерөнхийдөө таны ярианаас тайван байхын үндэс суурь нь бясалгал юм а гэж ойлголоо л да. Тэгэхээр тэнцвэртэй байх юм. Тэгэхээр бясалгал гэж яг юу юм бэ? Бясалгалыг ер нь хідээс дээш насныхаа хийдий. Ер нь өдөр тутамдаа бясалгалыг байнга хийх боломжтой юм уу? За өөрийнхөө одоо бясалгал хийсэн өнцгөөс ирэх юм бол бясалгал гэдэг нь ерөөсөө бүх зүйл юм байна гэж ойлгодог. За бид хүн одоо ингээд сууж байна, аливаа зүйлийг үзэж байна, харж байна, мэдэрч байна. Энэ бүгдийг мэдрэх боломж нь бол өөрөө тэр чигээрээ тэр ертөнц гэдэг зүйл өөрөө бясалгалд орсон юм байна.
Жишээлх юм бол би хүүхдээ хараад маш их аж аргал тэр амар тайван инээдхөөр баяр баясгалыг мэдэрч байгаа ч өөрөө бясалгал. Нэг дуу дуулаад тэрэндээ маш гүн ороод сайхан мэдрэмжийг авч байгаа нь өөрөө бясалгал. Дотооддоо төвлөрөөд өөрийнхөө ертөнц рүү аялж ямар мэдрэмж төрж ийн гунигтай, зовлонтой, харуулсалтай, айдас сэргэлзээтэй тэр бүгд рүүгээ орж тэрийг анзаарч, ажиглаж, таньж, мэдж аян зүйл чинь зүгээр л өнгөрсөн зүйлс юм байна. Тэрэнд уягдах шаардлагагүй юм байна. Тэрнээс суралцаж энэ бол өөрөө хоосон юм байна. Бид хүн энэ орчлон дээр ирээд хэсэг хугацааг өнгөрүүлээд буцах учраас хийх ёстой зүйлээ хийж, ухаарах ёстой зүйлээ ухаарч авах ёстой мэн гэдэг маань бясалгалын яг тэр гол зүйл юм байна. Дээрээс нь бясалгал зүгээр нэг суугаад авах биш. Маш их тэр нэгүсэл, хайр, инрэл те аливаа зүйлийг сайнтай муутай гэхгүйгээр хүлээн зөвшөөрөх тэр байдлыг баг багаар бидний сэтгэлд хөгжүүлж байгаа нэг юм бидний дотоод сэтгэлийг хөгжүүлэх юм байна гэж би ойлгож байгаа. Тэгэхээр бясалгал хийснээр бид хүн өвчин бие сэтгэл оюун бодол санааныхаа өвчнийг баг багаар илаашуулах. Өвчин гэж өөрөө юу байгаа юм те? Тэр энергийн сөрөг энергийн бөөгнөрлөлтэй. Тэр сөрөг энергийн бөөгнөрлийг бид бүхэн яагаад үүсгээд байна вэ гэхээр дотоод бодол санаагаараа хийж байгаа үйлдэлээрээ санамсаргүй байдлаар тэр бодогдоод байгаа тэр бодлыг анзаараагүй өнгөрөөсөн тэр бүх энергийн хуримтлалуудыг ингээд дотооддоо хадгалсан байгаа учраас тэр өвчин гэдэг зүйл үүссэн байна. За тэгэхээр бясалгал хийснээр бид хүн маш гоё амар амгалан тайван дотоодоо сонсох боломжтой гэсэн үг юм аа. Хоёр багшийн маань ярьж байгаа одоо яг энэ зүйлийг суралцахад бас мэдээж цаг хугацаа зарцуулах байх. Дээрэс нь анханаас нь зөв үндэс суурьтайгаа суралцах нь бас тухайн хүндээ их давуу талтай байх. За тэр утгаараа ариун орчим бясалгалын төвийг бас хоёр маань ажиллаулдаг. Тэгэхээр бясалгалын төвийнхаа талаар бас үзэгчтэй танилцуулъя. Ямар хөтөлбөрүүд байдаг вэ? За манай бясалгалын төв нь ариун орчим гэдэг бас пэйж хуудасаар бүх одоо контент, лайв хичээлүүд бас явуулдаг. За тэнцээ бүх постууд бас орно. Постуудыг усан шат хүн тэнцээс бас ухаарл ойлголтуудыг авна. За тэгээд мэдээж онлайн 10 хоногийн онлайн бясалгал маань явагддаг. Танхим бясалгал маань одоохондоо явагдахгүй байгаа. За тэгэхээр дараагийн бясалгал бол 5 сарын 19-нд эхэлнэ. Тэгэхээр тэр бясалгалд одоо сонирхож байгаа хүмүүс маань ариун орчим пэйжийн чатаар орж ирж бүртгүүлээд хамрагдах бас боломжтой. За тэгэхээр манай бясалгал маань маш юм богинохон бөгөөд маш хурдан үр дүнтэй юм бясалгалууд яг орчин үеийн таарсан юм бясалгалууд ямар ч насны хүн хийж болно. Ийм бясалгалууд байна. За тэгээд таны хэлдэг хамгийн ихний асуулт бол маш чухал бөгөөд маш үнэн асуулт. Тэр юу гэхээр заавал багшийн удирдлагатай зөв хийж сурах хэрэгтэй. Биднээс ингээд нийгэм сонсч хараад өөрөө ингээд ингэдэг юм байна гэдэг ингээд юугаач судлаагүй мэдээгүй хийч гэдэг. Тэгэхээр нэг юу ч тэг судалж мэдээж ойлгоогүй хийх юм бол үр дүн гарахгүй. Дээрээс нь буруу хийх юм бол тэгээд бүр харин ч сөрөг үр дүнтэй байдаг. За тэгээд аливаа зүйлийг биднээс ингээд яг тунгийн тааруулж багш ингээд тэр тунг тааруулаад явдаг хгүй удирдаа задлж хэлүүлээд одоо ингэх ёстой тэгэх ёстой шүү гэдэг. Тийм юмгүйгээр явах юм бол биднээс дандаа хэтрүүлдэг. Биднээс бодохдоо ч хэтрүүлдэг, ярихдаа ч унтахдаа ч хэтрүүлдэг. Тэгэхээр хэтэрсэн юм болгон танд буцаад хортой. Ад жаргал байсан ч гэсэн ад жаргал хэрээс хитрэх юм бол та буцаад зовж эхэлнэ тий. Тэгэхээр аливаа зүйлийн тунгийн тааруулж яг нэг шугамар явах замыг багш зааж өгнө. Одоо юугаач мэдэхгүй, өөрийгөө ч мэдэхгүй ойлгохгүй байгаа хүн өөртөө ажиллаж өөрийгөө сургаж тийм өөрийгөө залж чиглүүлж чадахгүй. Тийм учраас багш гэдэг зүйл чиглүүлэх хүн байдаг. Түүнээс бол багшийг бүр ингээд дагаад багшид залбираад мөргөөд ингээд шүтгээг зүгээр л багшаас сурах юмаа сураад ав, ойлгоод ав. Замаа заалгуул. Тэгээд хийх хэрэгжүүлэх цаашаага явах тийм үү тууштай байхыг та хийнэ. Тэгэхээр та өөрийгөө засаж аварна. Багш хүн зааж эхлүүл. За тэгээд яг таны түрүүний хэлсэн шиг бясалгал орж ирээ шууд амар тайван болчих гэдэг хүмүүс те. Нэг жоох юм 10 хоног суугаад тест бүх юмнаас ангилчих юм шиг нэг имлэгт үзүүлэл бүх өвчнөө авахгүй болчих юм шиг л боддог. Тэр нь ерөөсөө тийм юм ертөнцид байхгүй. Тэгэхээр юм баг багаар л угаасаа баг багаар л ажиллана, баг багаар л өдөр болгон л давтаж хийж ээж, хэвшүүлж ээж өөртөө үр дүн тэр өөрчлөлтийг авна гэхээс зүгээр л нэг удаа орж ирээл за гараад явна. Тийм байхгүй. Эхний удаад бол зөвхөн суур ойлголт мэдлэг маш том зүйл байлаа гэх тэрний нэг цахаас л ойлгож авчих. Тэгэхээр тэрлөө бүрэн нэвтэрж орж судлахын тулд тэрэн дээр та удаан хугацаанд хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Тэ. Тэгээд бясалгал гэдэг түрүү манай хүн хэлсэн те бүх зүйл энэ нь яг үнэ. Гадаад ертөнц гэж байна. Биднээс одоо харж байна. Байгаль дэлхий бүх юм байна те барилга сав. Хүмүүс. Тэгвэл дотоод ертөнц гэж байгаа.
тэрлүү нэвтрэх тэр дотоод ертөнц рүү яаж нэвтрэх вэ? Мэдээж хаалгаар нэвтрэн тийм үү? Хаалганы түлхүүр нь л бясалгалахгүй хэрэгсэл гэсэн. Өөрлөгөө нэвтэрч орох, өөрийгөө илүү дотооддоо таньж мэдэж ойлгох түлхүүр нь бясалгал. Бясалгалаар нэвтэрч ороод энэ дотор чи яг гадаад ертөнцөөс том ертөнц хүлээж байгаа. Бүр 90% ертөнц хүлээж байгаа шүү. Маш сонирхолтой. Бясалгал хийдэг хүмүүс ингээл нэг өөдгөртэй нэг чив чимээгээ суугаад ингэж ойлгодог. Ерөөсөө тийм ойлголт байхгүй. Энэ дотор маш олон зүйлүүд явж идэг. Чимээгөө зүгээр 30 мянган суугатлын дотор ёо ямар их мөрөнд юм бэ те? Ямар их бодол вэ? Ямар их мэдрэмжүүд вэ? Ямар их анхаарал ингэж байна. Тэр болгоныг анзаарна. Энэ дотор сайн ч байгаа муу ч. Хүн болгоо зарим хүмүүс бясалгалыг ингэж боддог. Бясалгал очоод хийх хэрэгс дандаа гоё. Өөс тэгээд амар амгалан болчихно гэж боддог. Мууч байх. Зэрэгцээ орчичдаг. Амьдрал дээр сайн муу хоёр ээлжилж байгаа шүү дээ. Тэгвэл энэ дотор ч гэсэн хоёулаа зэрэг ээлжилж иддэг. А тэнгууд биднээс яадаг гэж энэ дотор байгаа сайн муу хоёр мэдрэмжийг мууданд дургуутж эсэргүүцээ тэмцэлдээд сайнд нь дурлажгүй гэдэгтэй шунаад. Инхээр ахаа зовлох. Тэгэхээр энэ нэг хоёр төлөв, хоёр туйл байгаад байгаа. Сайн муу, зовлон жаргал, хар цагаан тий буюу нэг л энэ бүгдийн голд нь сэтгэлийн тэнцвэр амар амгалан л гэж байна. Тэгэхээр аливаа зүйлийн яг тунгийн тааруулна гэж бид нэг хэлсэн тий. Тэр шиг яг голын буюу тэнцвэр тунгийн л тааруул сурах юм. Түнс бол муу заавал байх ёсгүй. Би мод дургу, би муу баймаргүй. Сайныг би үргэлж гоё яж жаргалтай баймаар энэ гэвэл боломжгүй. Үргэлж жаргалтай амьдрал хийж байдгүй. Ээлжил. Тэгвэл энэ хоёр ээлжлээд байгаа юмд л ерөөсөө та ийшээж автахгүй тэнцвэрээ олоод дунд нь амар таймнаа барьж яахыг л бясалгал сэтгэлийн хүч гэж хэлээд байна. Ийм зүйл асуумаар байна л та. Бид нар ингээд багш эсвэл эмч гэл тэгэхээр нэг тэр ч одоо бас хүн байгаа шүү дээ. Ингээ махан биетэй хүн сэтгэл зүйтэй хүн байгаа. Гэхдээ бид нар харахтаа тэрийг зүгээр төгс гэж хараад байдаг шүү дээ. Хоёр багшийн хувьд ч гэсэн мэдээж яг юм сэтгэлийн тэнцвэр алдарч исэн үе бас байгаа болов уу гэж бодож байна. Магадгүй хоёр маань тэр зүйлээс хуваалцах болохгүй. Тэндээсээ яаж гарсан бэ? Тэр зүйлийг бясалгалын хүчээр яаж давж ирсэн бэ гэдэг бас богинохын түүхээс ярьж болох болоо. За хүн төгс гэгэрээгүй л бол тэр сэтгэлийн тэнцвэр гэдэг зүйлд орно. Ямар ч дээд шатнд түүх гэгэрхийн дөнгөж өмнөх шат дээр ч гэсэн сэтгэлийн тэнцвэр дунна. Тэгвэл өдөр болгон сэтгэлийн тэнцвэр дунна. Гэхдээ тэгж унлаа гэд готрахгүй. Буцаад нөгөө бясалгалаа хийгээд өөрийгөө тэнцвэртэй болгочихно. Тэглээгээд өөрийгөө үүсэхгүй бас. Би ууралчлаа өстой бясалгалын багш байж ууралчлаа тий. Өстой муу байна гэхгүй. Ууралдаг. Угаасаа хүн болгон ууралдаг. Хүн болгон юм сэтгэлийн төлөвлөгөөд байх ёстой зүйл. Танаас заягдсан. Ээлжилж яадаг. Тэр болгонд л гэхдээ тэр болгоноос л ухаарл авахыг хичээдэг. Ухаарл аваад за би энэ удаа ууралчлаа. Одоо дараагийн удаа би ахаад хичээе гэд байнга хичээл зүтгэлтэй явдаг. Өөрийгөө анзаарч ажиглаж явдаг. Тэгээ аль болох ухаарч тэрнээс ангишрахыг хичээдэг. Тэгээд сэтгэл унлаа гэхэд биднээс унчаад тэр дотроо л ингэж байх гэдэг удаа. Эсвэл бүр доошоо уламгөр унаад яваад идэг. Унснаа мэддэг бясалгалын багш нар. Яг тэгэхээр өөр дээрээ төвлөрч өөрийгөө ажиглаж байгаа учраас би ийм байх шүү гэдгийг мэддэг. Бясалгал хийдэг хүн бол мэддэггүй өөрийгөө яагаад байгаач мэддэг. Унаад байгаач мэддэггүй. Муу бодолт ингээд автчаад муу мэдрэмжинд удаан яваад байгаач мэддэггүй анзаарахгүй. Магадгүй тэгсээр гад амиа орлол гэдэг зүйл болдог бах тий. Улам бүр доошоо ингээл тэр дотроос гарч чадахгүй явсаар амиа орлол гэж байна. Тэгэхээр бясалгалын багш бол анзаардаг. Би унчлаа шүү. Тэгвэл өөрийгөө буцаад босгох. Ер нь бясалгал хийдэг хүн бол өөрийгөө анзаарах нь тийм үү? Анзаарч бясалгал яг үнэ. Бясалгал хийдэг хүн дандаа гадна байдлыг анзаарч байдаг. Явж байдаг байхгүй. Материалын байдлыг босод хүмүүсийг. Бясалгал хийдэг хүн өөрийгөө анзаардаг. Би юу бодоод байна? Юу мэдрээд байна те? Миний өвчин юунаас олчих вэ? Гэдэг бүх зүйлийг л анзаарч байдаг учраас тэр болгоныг засах маш хурдан юм боломжууд болж байдаг. Бясалгал хийдэг хүмүүсийн миний зүгээр хардаг давуу тал юу вэ гэхээр муу зүйлээс сайн сайхан зүйлийг олж хараад байдаг. Муу зүйл үнэндээ муу биш. Тэр бас надад ямар гоё давуу тал юм бэ? Ямар гоё давуу чанар юм бэ гэж харагдаад байдаг л та. Тэгэхээр та түрүүн хэлсэн шүү дээ. Муухай зүйл байна, сайн зүйл байна. Гэхдээ бид нар муу зүйлээ ингэж орхиод сайн л гол тэмүүлэх гээд байдаг гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ер нь өөртөө мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжийг бид нар шууд дараад авах хэрэгтэй юм уу? Айлсэл тэрнийг эвлэрэх юм уу? Тэр мэдрэмжүүд байгаад байна шүү дээ, тий. Муу мэдрэмж онгод тотгошнд дарчаад одоо шиг би ингээд ууралмаар шүү дээ. Гэхдээ би би ууралчлахгүй шүү гэдэг нь өөрийгөө ингээд дараад байдаг байхгүй тий тэр мэдрэмжийг. Тэр бол хамгийн буруу зүйл. Мэдрэмжүүдээ бүгдийг дарна гэдэг чинь бүх сэтгэл хөдлөл хамаг юма дотроо дарчаад тэгээ тэр нь жоох ингээ гарч ирэнгүүт л бие барьчдаг. Буцаад үгүй болохгүй шүү гэдэг чинь дахиад дараад идэг те. Ингээл олон бүр хөндөөлээд идэг. Хардар гэдэг үг чи яг л энэ сэтгэл хөдлөлөө хар дараад байгааг
гарах гэдэг сэтгэл хөдлөлийг буцаас дарчаад тахаар л өвчин гэдэг зүйл үүсэж байна. За тэгэхээр энийг гаргах хэрэгтэй. Тэгэхээр биднээс гарахтаа маш буруу гаргадаг. Архиа яаж эргэлж тамгаа татчихдаг тийм. Хин нэг л уурлаа гаргацдаг. Уурлангууд арай хөнгөрсөн мэт тамж авдаг юм. Тэгвэл энийг зөв аргаар буюу бяцлаглаар гадагшлуулах хэрэгтэй. Тэр сэтгэл хөдлөлүүдийг бүгдийг гаргах хэрэгтэй. Хизээч битгий барь, хизээч битгий чангал, хизээч битгий доош нь дар тийм. Бүгдийг суллах хэрэгтэй. Тэхийн тулд маш олон аргууд байгаа. Одоо сэтгэл зүйн аргууд гэвэл тэмдэглэл бичээд шатаадаг ч юм уу, уул хатанд очиж хашгирдаг ч юм уу, тий. Бокс бол боксыг биелэгээр юм цогтдаг ч юм. Энэ болгон маань биднээс энэ тэр бие организмаар дамжиж, мэдрэмжээр дамжиж тэрнийг дотор бачимдаад байгаа зүйлсүүд нь гадагшилдаг. Тэгэхээр ийм эсвэл одоо хин нэгэнд тий ярилцах ч юм уу, тий. За хамгийн зөв арга нь бол бяцлал. Зөв маш гоё тайв арга замаар маш гоё ойлгож ухаарах байдлаар гадагшилж байгаа бол тэр хизээч ахиж танд давтагдахгүй. Та тэрээс бүрэн ангиж ирж байгаа гэсэн үг. Зарим бусад аргууд бол яадаг вэ гэхээр төр ам намдаачдаг. Тэ? Хин нэгэндээ очин төр амл тайвширчдаг. Дараа нь дахиад нөгөө уур хийвэрээ. Дахиад тавгүй байл хийвэр. Бяцлал бол ухаарл авчилж чадах юм бол үнцээр нь байхгүй болох. Ахиж та тэгж гундахгүй. Ахиж та тэгж уурлахгүй. Гэтэ тэр бол нэлийн бас цаг хугацаа орно л доо. Ярихад гоё болооч. Тэгэхэд хэцүү. Залуу гэж одоо ингээд хүүхэд уурлах дургу байгаагаа эсвэл дуртай байгаагаа ингээд шууд илэрхийлдэг шүү дээ. Тэгмүүд бид нар ингээд дуртай байгаа үед нь гिचээд уурлах нь яад уурлаад байгаа, яагаад уурлаад байгаа ингээд нэг тийм зүйл одоо ч яг надад тулгарч байгаа зүйл байхгүй тийм. Тэгэхээр хаяа би хүүхдийнхаа мэдрэмжийг арай л дарах гад байна уу да гэж яг өөрөө бас хэлээд байгаа. Энэ тал дээр бид нар яг яах хэвээр хүүхдүүдтэйг бас яаж харилцах хэвээр вэ? Ариун орчин бяцлаглалын төвд ер нь бага насны хүүхдүүд бас явдаг болов. За манай бяцлаглал дээр болохоор өсвөр насны буюу 10-аас 17 насны хүүхдүүд хөвчл явдаг. Тэгээд бага насны хүүхдүүд л ерөнхийдөө өөрөө бяцлагаач байдаг учраас бяцлаглалын төлөвт яг ингээд байгаагаараа тэр байглаараа тэр ууралмаар санагдвал ууралдаг, эвгүй санагдсан, гомдсон бол тэрийгэ бүрэн илэрхийлж чаддаг учраас бяцлах ямар ч шаардлага байдаг. Ер нь бол ээж аваад өөрсдөө ингээд агенстын игээ дээр хүртэл тэгдэг шүү дээ. Оошоош хүүхдээ хүмүүжүүлэх гэж биш өөрсдийгөө хүмүүжүүл тэ эцэг эхчүүд өөрсдийгөө хүмүүжүүлэх юм бол хүүхэд угаасаа байглаар учраас яг таныг л дуурайна гэсэн үг. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө сэтгэлээ тэнцвэртэй болгож чадах юм бол хүүхэд уйлноо, барьноо, яаноо тэ тэр бол нэг асуудал биш. Тодорхой хэмжээний нөгөө насны онцлогоороо яг ингээд гарах хэвээр зан авир юу гэдгийг тэр бүгдийг ингээд гаргаал тэгэл чөлөөтэй байгаал тэр бол угаасаа тэр хөвчлийн үйл явц миний хүү ууралч тий. Миний хүү дургу агаад байгаа юм байна. Нэг зүйлийг бид нөр өөрсдөө хүлээн зөвшөөрөх юм шүү дээ тий. Одоо тэр ч маань нэг дөнгөж нэр төрсэн ээж нар бас айгүй сэтгэлийн тэнцвэргүй байдалд орсон шүү дээ тий. Дааврын өөрчлөлтөөс шалтгаалаад тий. Тэгэхээр би бас дөнгөж төрсний дараа бяцлагалд явах юм зүйтэй байна гэдэг зүйлийг өөрийн би дээр ойлгосон учраас бас үзэгчид тэр тусмаас шинэ ээжүүдтэй хэлмээр байна. Ер нь тий онлайн одоо сургалтанд ээжүүд нь ихэр хамрагддаг байна. Би саяны хүүхдийн хүмүүжил дээр нэг юм хэлжээ. Төрсний дараач жирэмсэн байхдаа бяцлал хийх юм бол хүүхчин гарч ирээд маш тайван хүүхд болдог байхгүй. За нэг тэр. Хоёр талаар энэ нэг уурлаад ингэж байгааг биднээс хэвийн зүйл гэж бодох хэрэгтэй. Биднээс хэвийн биш гэж бодоод байгаа. Чи уурлаад байна, чи уйлаад байна. Энэ хэвийн биш байгаад байна. Чи зүгээр чимээгүй байл гэд. Энэ чинь зүгээр биднээс энэ тархины юм тархиа тийм байх ёстой гэдэг бодлуудаар кодлчоод яг хүүхдээ тийм байдлаар хаадах. Энэ заавал чимээгүй байх ёстой. Тэгээ байхгүй болохоор нь тийм үү энэ болохгүй байх гэж боддог. Зүгээр тэрийг хэвийн зүйл гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэгээд биднээс өөрсдийн хүмүүжил бас те эцэг эхийн хүмүүжил байна. Багадаа бүх юмыг ингээд болохгүй, тийхгүй, ингэхгүй гэдэг ингээд хориулаад өссөн учраас тийхгүй байна, болохгүй байна гэдэг код үүсчихэд тэгээ хүүхдээ яг тэр том болсон ч гэсэн та яг тийм хүн болсон байхгүй. Заавал ингээд суух ёстой. Заавал ийм тайван байх ёстой, ийм байх ёстой гэж ийм кодууд те үүсгэчээ тэгээд хүүхдээ яг тэрнгээр ингэж хүчээр хүмүүжүүлэх гэдэг юм гэсэн. Тэр хүүхдүүд ч уурлаад хашгираад бүх биднээс бол ингээд үргэлж таны төрөний хэлсэн шиг сэтгэл хөдлөлөө ингээд бариад энийг хичээвч инээж чадахгүй те хашгирамаар ойлгож чадахгүй байсаар ингээд дарсаар яжгаад өөрөө нэг дарагдсан хүн болчоод хүүхдээ яг тийм хүн болох гэдэг байхгүй. Уурлангууд нь бойл гэдэг дахиж сэтгэл хөдлөлийн дараад ш. Тэр уул нь хашгирж сэтгэл хөдлөл нь онгойж гадагшлах гэдэг. Зүгээр л орхич уйлж гол тэгэл тийжилж гол тэг хашгирж гол тэгэл орхич. Хизээ чимээгүй болон тэр хүртэл зүгээр чив чимээгүй хараад энэ жоохон тэсвэр төвчээр л хэрэгтэй. Хараад. Тэгээд тэр хүүхч ингээд өөрөө хашгаа дуусгаар яах вэ гэхээр сэтгэл хөдлөл энэ дотор нөгөө бачимдаасан хэцүү юм бүгд гараа дуусна. Тэгэхээр тэр хүүхэд дараа нь маш гоё ямар тайван болно.
хэрвээ уйлах гадангууд нь шууд болиулах юм бол энэ маш хосолтой. Яагаад гэвэл сэтгэл хөдлөл гарах чийсэн юм та бойл гэдээ арчхаар энэ дотор хадгалагдаад үлччихдэг. Ингээд хүүхэд насны шарах болоод том болсон ч тэр нь хэвээрээ. Том болсон ч хагаад нөгөө нэг ийм бачмцсан юу гэдэг ийм сэтгэлтэй юм болчихдог шүү. Тийм учраас хүүхдийг зүгээр яг байгаагаар нь байлгах. Биднээс энэ тарих болохгүй байна. Биднээс л заавал ингэж байх гэж шүү дээ хүүхдээ. Чи энэ заавал суу. Энэ хоолыг заавал асахгүй. Асуул. Биднээс асгаж болохгүй гэдэг ийм команд өөрийн тарихын суулгаж байна. Тэгэхээр энийг ойлгох хүлээн зөвшөөрөх ерөөсөө хүлээн зөвшөөрөх тий ер нь бол бяцлал бас маш сайн ойлгож байгаа юм шүү дээ. За нөгөө сургалт руугаа эргээд ороод 5 сарын 19-нд шинэ эсэлт гэж байгаа. Би тэгээд хоёрынхаа ярнаас бас сонсоход дээрэс нь бас өөрөө нөгөө саяхан бас мамаас учраас шинэ залуу ээж нартай бас илүү түлхүү уриалмаар байна. Бас яваарай гэж уриалмаар байна. Тэгэхээр сургалтаа гоё танилцуулъя. За манай ариун эрчмийн ээлжид онлайн бяцлал болохоор 5 сарын 19-нд эхэлнэ. Тэгэхээр онлайн учраас та хүн хэдэн ч настай байсан гэсэн ерөнхийдөө хамрагдах бүрэн боломжтой. Тэгээ бяцлал хийснээр өөрөө тохируулж штэ тий. Тийм цагаа болохоор нөгөө нөхөж үздэг учраас та ажилтай болвол ажиллаад харсны дараа ч юм уу зав чөлөөтэй үеэр нөхөд үзэх бүрэн боломжтой. За жирэмсэн эмэгтэйчүүдтэй болохоор нөгөө нэг маш олон өөрчлөлтүүдийг даавар маавар ялэлж штэ. Тэгэхээр яг хуу бас хэцүүлтэй хүнд яг өөрт нь хэцүү байхгүй. Өөр хүмүүс болохоор чи юундаа тэгдэг юм л юм. Өөрөө зүгээр байгаа учраас л тийм зүгээр юм шигээр бодож шít. Нөгөө хүнд бол өөрт нь яг хэцүү шүү дээ. Тэгэхээр ингээд ерөөсөө л өөрийнхөө сэтгэл зүг удирдахаас өөр арга байхгүй. Тэр хүмүүст бол тий. Тэгэж удирдах чадах юм бол ядаж л та гэртээ байхдаа тайван байна. Илүү өөртөө ихтэй байна. Өөрийнхөө үнцнийг мэдэрнэ. Тэрийг зөвхөн хин нэгэнтэй харьцаад үнцнийг мэдэрдэг байхгүй. Өөр дээрээ бяцлагаад өөрийнхөө дотроос тэр ад жаргалыг мэдрээ тий. Өөрийнхөө сайн талуудыг олж хараад ирэхээр л би чи нэрэн чухал хүн юм биш үү гэдгийг мэдэрч эхэлдэг. Тийм учраас хүүхдүүдтэй ч гэсэн нөгөө нялх хүүхдтэй ч гэсэн та ахаа зөөлөө хандаж эхэлнэ гэсэн. Тий. Энэ дээр нэрээ би нэг юм нэмээд хэлчихв. Би бас төрөөд бас 1 жил гарan болж байгаа юм байна. Тэгэхэд сэтгэл зүйн өөрчлөлт бол мэдээж яг ингээд жирэмсэн болон төрсний дараа бол их өөрчлөгдөв юм билэ. Яагаад гэвэл төрсний дараа нөгөө бүтэн 8 9 цагаар сайхан унтдаг гэсэн юм чинь нойр дутуу болно те. 2 цаг дотоод ингээд хөөлнө гих мэтчлэн шал өөр юм аягтай. Эсвэл өвдсөн зовсон үед нь бол бүр ингээд те хичнээн цагаар чамаагүй тэрвэрч гэдэг юм уу. Имлэг домлогоор явах гэдэг ингээд. Тэгэхээр ээжүүд маш их ядардаг. Тэгээд дээрээс нь дааврын өвчлөлтөөс болж ингээд стрессдэх, тийм бухимдах үе шатууд байдаг. Гэтэл бид бүхний энергийн 7 хүрдэг зүйл байдаг. 7 хүрдэн дээр болохоор тэр даавруудыгаа одоо чинь бөөрийн дээд булчирхаа гэж байлаа. Тэгэхэд бөөрийн дээд булчирхаагаас ялгарах гормоныг нөөрөө хувилгаан хүрдэгдэг зүйл маань өөрөө хянжаадаг. Тэгэхээр энергийн 7 хүрдээ тэнцвэртэй болгож чадах юм бол тэр стрессийг ингээд даван туулах, илүү тайван амгалан байх боломжийг олгодог. Тэгэхээр та бүхэн бас бяцлал хийгээрэй. Одоо яг нөгөө нэг баахан сүрэг дааврууд ялгараад ингээ биеэр дүүрчээ 5 мэдрэмжтэй болчиход шүү дээ. Тэрийг яарах вэ гэхээр эерэг дааврал нухчин дарч чадна. Тэгэхээр ингээд бяцлал хийхээр нөгөө нэг бүх 7 хүрд гэдэг чинь 7 болчирхаан дээр даавар чинь болчирхаагаас ялгардаг байхгүй. Тэгвэл 7 хүрдэн дээр ажиллаад аваа дуудаад ингээд ажиллаад тахаар нөгөө нэг зөв дааврууд нь ад жаргалын даавар, тий, мелатонин буюу нойрны даавар, серотонин ингээд бүх сайн сайхан дааврууд ялгараад тэгэхээр муу дааврууд чинь дарангуулагдаад та ад жаргалтай бүр ингээд инээмээр ингээд баг ингээд бүжиглэмээр санагдаж эхэлнэ. Тэгээд нэг юм бас ганцхан юм хэлгээд нэг буруу ойлголт байна. Хүүхэд төрхөөрөө л гутрах хэрэгтэй гэдэг бодлоо тархинаас авч хаяа хэрэгтэй. Заавал тэр тэгээд төрсний дараах сэтгэл гутрал гэдгийг гинлээ гээл ингээл өдөр болгон бодоод хахаар чинээсээ гутарч эхэлж байгаа байхгүй. Тэр чинь нөгөө хүн бас бодлоороо биш үү те. Сэтгэлээрээ өөрөөгөө тийм болгоод байна. Тэгэхээр тэрийг бодлоодоо бас жоохон авч явах зүгээрээ. За маш их баярлалаа. Бяцлаглалын үндэс суурийг бас бид бүхэнд ойлгуул. За дээрэс нь илүү төлхөө өөрийгөө ойлгохгүй бас бодлоод явж байгаа хүмүүс бидний яриа бас багцсан хэрэгтэй болсон болоо гэж бодож байна. Тэгээд та хоёртаас маш их баярлалаа. 5 сарын 19-нд эхлэх ариун эрчим бяцлаглалын төвийн онлайн хичээлд та бүхэн бүртгүүлэхийг хүсэх юм бол доор гарч байгаа утсанд холбогдоорой. Тэгээд өнөөдрийн манай зочдоор ариун эрчим бяцлаглалын төвийн багш Нямбаяр болон Чин Заяа нар хүрэлцэн ирлээ. Тэгээд та хоёртаа ажил амьдралтанд сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Баярлалаа. За аюу бэлтгэлийн хамт олондоо сурж оролцсон баярлалаа. Та бүхэн ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Тэгээд дараа өөр олон гоё сэдвээр бас ярилцсан гэдэг хэлтэй байна. Хамтаас үзэж та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийнх нь ажилд нь амжилт хүсье.